За одоо хэдүүлээ нэг богинохон бясалгал хийж үзцгээе хамтдаа. За яг нуруугаа тэгшлээд хамгийн түрүүнд суудал маш чухал шүү манайхаа. Нуруу тэгшин суудлынхаа ясан дээр сууя. Мөрөө тэгшлээ. Хоёр мөр доошоо, гар доошоо амрыг. Хэрүү баах зэрэг цээж рүү. За хэвийн амьсгалаа чагнаа. Яг одоо амьсгал нь ямар байна? За амьсгалаа урт болгож эхлэе. Хэвлээ рүү дүүрэн амьсгалъя. Амьсгал гаргаад бүх биеэ доош нь суллая. Хэдүүлээ ужаагийнхаа хичээлээ үзсэн байгаа тий. За хэд удаа сайхан гүн амьсгалъя. За эндээс бодлоо. Presence is your power буюу таны яг одоо байгаа байдал чинь таны хүч юм аа. Далд хүч юм гэдэг дээр бодлоо чиглүүлье. За та өөрөөсөө асууя. Таны яг одоо байгаа presence танд хүч болж өгч чадж гэнэ үү? Таны бодол хүсэж байгаа зүйлсийн бодол өөртөө бүтээхийг хүсэж байгаа зүйлс таны байгаа байдал яг өнөөдрийн амьдрал энэ талаараа бодож байгаа таны бодол таны хүсэж байгаа зүйл мөн үү? Дараа нь үг. Таны бодлоос үл хамааран та дотроо өөртөө хүссэн ч гаднаа би чадахгүй гэж хэлж гин үү? Чаднаа гэж хэлж гин үү? Танаас гарч байгаа үг, амнаас гарч байгаа үг авьяа бүхэн таны хүч болох үйц. Дүр төрхийг бүтээж өгч чадж гин үү? Эсвэл тэнд ямар нэгэн зүйлийг та өөрчлөмөр байна уу? За мэдрэмж яг зүрхэн хүрд рүүгээ чагнаж үзье. Танд төрж байгаа мэдрэмжүүд та ямар нэг зүйл өөрчлөмөр байна уу энэ мэдрэмжээс? Танд ямар нэгэн санаа зовох, ичих, уурлах, гомдох гэх мэт доогуур энергийн мэдрэмжүүд төрж гин үү? Эсвэл хайр, joy, ойлгох, учир шалтгааныг тайлах, neutrality яасан ч яах вэ? Бүгдэд бэлэн байх энерги мэдрэгдэж байна уу? За одоо та анхаарлаа өөрийнхөө яг одоо байгаа үйлдэлүүд рүү чиглүүлье. Таны өөрийнхөө бие авч яваа байдал, таны үйлдэл бүхэн таны хүсэж байгаа зүйл мөн үү? Танд өөрийнхөө хийдэг үйлдэлүүдээс өөрчлөхийг хүсэж байгаа зүйлс байна уу? За энэ бүхнийг бодох хугацаанд танд айдас төрж байна уу? Хайр төрж байна уу? Хэрвээ айдас төрж байгаа бол та өөрийгөө яг ойр ганцаараа байна гэж бодож байна. Яг өөрөө л та хүчиндээ найдаж байна. Мэдээж танаас хүч гарах ёстой ч гэсэн танаас илүү хүчтэй, таныг танаас илүү хайрладаг өвөг дээдэс universe байгаа. Таны ард таныг дэмжиж байж байгаа. За дараагийн хэдхэн хором
хэвийн амьсгалтаа анхаарангаа. Universe та баярлалаа гэдгийг хэлье. Өнөөдрийг хүртэл мэдээчгүй байхад, анзаараачгүй байхад миний төлөө надад тусалсаар байсанд баярлалаа гэдгийг хэлье. Дотроо Dear Universe, өнөөдрийг хүртэл намайг мэдээчгүй байхад намайг хайрлаж надад тусалсаар байсанд баярлалаа. За та дотроо үргэлжлүүлэн хэлж болно. Би танд хэдхэн хором олгоё. За эндээс 3 удаа уртаас урт амьсгал авч гаргая. Одоо дараагийн хэлэх үг presence буюу таны байгаа байдал. Тэгэхээр Dear Universe, thank you for guiding me to change my presence to my power буюу миний байгаа байдлыг хүч болгон хувиргахад тусалж байгаад гялалаа гэдгийг хэлье. Dear Universe, thank you for changing my presence to my power. Thank you, Universe, for guiding me to change my presence to my power. Ингэж хийснээрээ бид нар би өөрчлөгдмөр байна. Үгээ, бодлоо, үйлдэлээ, дадлаа, өөрөөсөө гарч байгаа долгионыг мэдрэмжээ өөрчлөмөр байна. Гэхдээ энэнд би бэлэн байна. Тусламж хүсэж байна. Хэрэгтэй тусламжаа авмаар байна гэж хэлж байгаа гэсэн үг. За эндээс нүүрэндээ инээмсэглэл тодруулаад дараагийн дахиад 3 амьсгал, сайхан урт амьсгал авч гаргаад 2 гараа цээжин дээр авчий. Дотроо юу ч хэлж өргөжлүүлсэн болно. Эсвэл зүгээр л сайхан бүх зүйлийг дотроосоо гаргаж болно. За жоохон нүдэ нээгээд өнөөдрийн бясалгалтай хамт байсан, өнөөдрийн хичээлээ үзсэн бүгдээрэнд нь маш их гялалаа. Яагаад би баярлж байгаа вэ гэвэл нэг хүний энерги өөрчлөгдөхөд бид нар өөрсдөө ч мэдхгүй эргэн тойрны энерги өөрчлөгдөж идэг. Одоо би энэ бясалгалыг хийгээд надад аягүй гой мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Most likely манай хөрш юм уу, доод юм уу, дээд айл мэдэрсэн байх магадлалтай. Тэр хүн ингээд гинт нэг юм гоё энерги орж ирээд гинт хэнийг хайрлах ч юм уу энерги төрсөн байх боломжтой. Тэгэхээр бид нар ингэж олон нөгөө хоорондоо холилдож амьдарч байгаа учраас хин нэгэнд гоё энерги төрхөнд хин нэгэн одоо илүү өөртөө хайртай болох нь хин нэгэн universe-тэйгээ холбогдох нь буцаад дэлхийн эргэн тойрны бүх хүмүүст нөлөөтэй байдаг. So thank you so much for working on yourself and see you with the next video. Bye bye.